За сайн бацгаана уу? Fate Start байна. За би өнөөдөр та бүхэндээ ажил карьерийн мэрэг оруулъя гэж бодлоо. Би өмнө нь ерөөсөө ажил карьерийн карьертай холбоотой одоо мэрэг оруулж байгаагүй мэлээ. Ажил карьер ч юм уу эсвэл одоо сурдаг хүмүүсийн хувьд сургууль соёл дээр холбогдуулаад уялдуулаад энэ хүмүүрийг үзэх боломжтой. За яг одоо таны ажил карьер ямар хөө байна вэ? Харин ирээдүйд юу болохоор байна вэ те? Тэгээ ерөнхийдөө ажил карьер дээр яавал дээр юм бэ гэсэн тийм зөвлөгөө чиглүүлэн маягийн иймэрхүү мэрэг хийе гэж бодлоо. За тэгээд мэрэг өмнөшгөө 3 сонголттойгоор хийн. Тэгээд хэдүүлээ сонголтын картуудаа гаргаж ирье. За нэгдүгээр группийн сонголтын картуудыг гаргаж үзлээ. За хоёрдугаар группийн яг гол группийн сонголтын карт. За сонголтын 3 карт нам гарч ирлээ. За энэ 3 чулуу байгаа нэг бас тавьчих. За энэ дээр нэг тавиад, энэ дээр нэг тавиад. За та нар мань харж байгаад хамгийн их одоо таалагдж байгаа нэг группээр сонгохыг хичээгээрэй. Тэгээд үнэхээр одоо өөр группууд татагдаад байх юм бол тэрийгээ бас сонсож болно. Тэр дунд одоо танд хэрэгтэй мессеж авч байгаа гэсэн үг. За тэгээд эхний группийн маань сонголтын карт нь болохоор энэ байна. Nothing is yet set in stone гэсэн ийм карт байна. За тэгээд сонголтын чулуу нь болохоор ийм цэнхэр алга өнгийн юм чулуу байна. За 2 дугаар группийнхний маань сонголтын карт нь ийм expect powerful change гэсэн ийм карт байна. За сонголтын чулуу нь болохоор ийм харж байгаа чулуу байна. Бичлэгээ зогсоод аваад тэгээд сонголтоо тавьгээрэй. За 3 дугаар группийнхний карт болохоор a new romantic cycle begins гэдэг ийм карт байна. За тэгээд сонголтын чулуу нь болохоор ийм цайвар холбор шар ягаан донгийн ийм чулуу байна. За тэгээд хэдүүлээ онцлогтой орцгоё. Эхний группийнхнийхаа онцлогдоор. За ерөнхийдөө та нарын маань ажил карьер ямар хөө байна вэ? За нэг төрөө шүү дээ. Ажил карьер нь ямар хөө байна вэ те? Та нарын маань ажил карьер юу хүлээж байна вэ гэсэн сэдвтэй юм яриг байгаа. За тэр группийн маань сонгосон хүмүүсийн ажил карьерийн нөхцөл байдал ямар байна вэ? Тэр группийн сонгосон хүмүүсийн ажил карьерийн нөхцөл байдал ямар байна вэ? Энэ ямар зөвлөгөө өгөх вэ? Тэр группийг сонгосон хүмүүс юм аа. Тэр карьерийн нөхцөл байдал. За. Тэгээд тарт карт гаргаж ирцгээе. Тэр группийг сонгосон хүмүүсийн маань ажил карьер одоо нөхцөл байдал. За бүгдээрээ нэгдүгээр группийнхнийхаа онцлогт орцгоё. За камера янзлсан чинь хамаагүй дээр харагдаж байна. Жоо дэлийцэн байгаад харансаа янзлчлаа. За тэгээд хэдүүлээ онцлогтой оръё. За та нарын маань
За нэгдүгээр групп маань болохоор юу байна? Аюу их нөө бужинтайгаа аюу тийм буцалж байгаа одоо ажил карьерд аюу хичээл зүтгэл гараад байгаа одоо хичээл сургууль байвал те хичээл сургуульд маш их хичээл зүтгэл гараад байгаа ийм хүмүүс байна. За тэгээд та нар маань одоо тэрнээсээ болоод нэлээд одоо юм цухалтж байгаа те нэг тийм зорилго тавьсан те ажил карьер дээр нэг зорилго тавьсан тэгээд тэрэндээ ингээ хүрч чадахгүй жоохон цухалтаад байгаа. Яг ингээд юм өөрийг чинь ингээ хүснээр ингээ болж өгөхгүй байгаа ч юм уу те хаанаач болоогүй байгаа ч юм уу зорилго нь айгүй хол байгаад байгаа юм шиг ийм байгаа байдалтай бол харагдаж байна. Тэрэндээ нэлээ өөртөө ингээ жоохон цухалтаад байгаа. Ийм байдалтай байна. Тэгээд дээрэс нь Antelope гэдэг энэ spirit animal гарч ирсэн. Тэгээд энэ карт нь болохоор life is speeding up гэсэн ийм одоо гол мессежтэй. За тэгэхээр яг одоо сахиус тэнгэрүүд нь бол таныг ингээд маш ингээд хурдан те үйл хөдлөл ингээд яваад байгаарэ. Тэгээ одоо бол ингээд зүгээр суух цаг бол биш шүү те. Эсвэл ингээд жоохон ингээд хойшлуулчих юм уу гэдэг юм уу те. Тэгж өрөөсө болохгүй шүү. Өрөөсө ингээд яваалах хэрэгтэй шүү. Сайн ингээд одоогийн ингээд энэ хурдаараа те энэ нэрчээ ингээд алдалгүйгээр ингээд урагшлаарэ. Тэгм бол чи ингээд хүсэж байгаа тэр одоо карьерийн амжилттай хэлбэг дэлбэг байдал ч юм уу санхүү мөнгөний те тэр одоо байдал чи ингээд эртний хүсэж байгаа зүйл чи ингээд болно гэдгсэн байна. За тэгээ та нарын маань сонголын карт ч гэсэн ингээд nothing is set in stone гэдэг чинь одоо юу ч ингээд юу болоог байна те. Яг ингээд одоо тогтчихоог байна. Тийм учраас ингээд хичээгээрээ гэж утгатай бас юм байгаа байхгүй юу. Тэгээд энэ нөхцөл байдалд бол ингээд ямар ч одоо ингээд үр дүн тодорхойгүй байгаа учраас чи одоо ингээд хаашаа ч ингээд чиглүүлж болно. Тэгээ бүх зүйл одоо ингээд чамаас шалтгаалж байгаа. Тийм учраас энэ ирчээрээ ингээд хичээгээд байгаарэ гэдэг чинь. За тэгээд дээрэс нь та нарыг маань ингээд тайвшраа тэгээ бүх зүйл ингээд болно гэд бас ингээд тайвшруулж байна. Та нар маань ингээд айгүй юу яда ийм нэрийг харагдаад байгаа байхгүй юу мэдрэгдэж байна. Айгүй тийм одоо айгүй ингээд чичээж зүтгэж байгаа. Тэгэд бити ингээд санаа зовоо бүх зүйл ингээд болно чи ингээд юма хийгэлтэй зорьсон зорилго хаараас явж байхад ингээд бүх зүйл болно гэд ингээд тайвшруулж байгаа. Ийм мессеж бас гарч ирсэн байна. За тэгэд одоо хэдүүлээ tarot картныхаа эсрэг рүү орцгоё. За тэгэнгүүт tarot картны болохоор ten of wands буюу ten of swords зүр бураарж гарч ирээ. Ten of wands зүр гарч ирсэн. Тэгэхээр л ерөөсөө та нарт маань одоо энэ ажил карьерда ч юм уу те эсвэл хичээл сургуультай маш одоо юм хичээл зүтгэл гаргасан байдал харагдаж байна. Саяхны хүртэлтэй өдний хүртэлтэй та нар маань баг ингээ бууж өгөх гээд байгаа ч юм уу. За ингээ болохгүй мэн дүү ч юм уу ингээ бууж өгөх баг ингээ даваан дээр ирчээд байгаа энэ байдал ингээ харагдаад байна. Тэгээ та нар уг нь бол энэ хийж байгаа зүйлд ингээ маш юм одоо passionтэй хүсэл тэмүүлэлтэй юм байна. Уг нь page of wands бол knight of wands зэрэг гарч ирсэн байхгүй юу. Тэгээд энэ одоо ажилдаа ч гэсэндээ бүр ингээ өөрийгөө 100% тойролцсон тий. Яг энэ ажилдаа ингээ фокуслаад ингээд байж байгаа юм байдалтай байна. Тэгээ дээрэс нь emperor card гарч ирсэн байхгүй. Тэгэхээр та бол энэ одоо ажлаа хийхдээ бүрэн юм өөрийн гэсэн юм одоо юм чадвартай тий. Яг ингээд өөрийнхөө одоо бүрэн потенциалыг гаргаж ирэх үгэн тэр зүйлийнхаа ард ингээд араас ингээд яваад байгаа юм энерги бол харагдаж байна. Тэгээд emperor card нь бас ингээд юм одоо эргэтэлэгтэй ийм шин чанарыг ингээд илэрхийлж байдаг. Тэрөөсөө ингээд энэ группийн маань донд одоо хувийн бизнестэй хүмүүс бас байж магадгүй юм шиг байна. Яг ингээд хувийнхаа амиг хийж байгаа ч юм уу тийм хүмүүс байгаа бололтой. Тэгээд дээрэс нь five of swords зүр бураарж гарч ирсэн. Тэгэхээр сайхны хүртэл жоохон одоо энэ ажил карьер дээрээ тий хүн амтандаа жоохон юу хаагахгүй одоо юу гэдэг санал зөрүүлдүүд ч юм уу тий эсвэл ингээд нэг тиймэрхүү хүмүүстэй холбоотой юм асуудлууд байсан бол тэр нь ингээд бас ингээд цэгцэрэг таландаа ингээд орж гинөө гэдэг чинь. Тэгээ дээрэс нь high priestess карт гарч ирсэн. Тэгэхээр энэ бас ингээд юм нууцлаг байдлыг ингээд илэрхийлдэг байхгүй бүх зүйл ингээд тодорхойгүй байгаад байгаа бас ийм байдлыг ингээд илэрхийлээд байдаг. Тийм бас тэгээ дээрэс нь энэ группийн хүмүүс маань аюу тийм нөө зүүн совин мэдрэмж өндөртэй хүмүүс байж магадгүй. Тийм тэгээ дээрэс эсвэл нөгөө нэг сахиус тэнгэрүүд нь аюу ингээд харж явж байдаг ч юм уу тийм болохоор бити ингээд санаа зовоо гэж тэгж байгаа бас энэ карттай холбогдож байгаа болов уу гэж би бодож байна. За тэгээ дээрэс нь seven of cups үзэр гарч ирсэн. За тэгэхээр энэ группийн маань хүмүүсийн дунд ингээд аюу олон одоо боломж байж магадгүй. Одоогийн нөхцөл байдалд нь одоо ингээд ингэчиж болно, тэгчиж болно ч гэдэг юм уу те. Тийм тэгээд
иймэрхүү боломжууд байгаад байгаа. Тэгээд шийдэж чадахгүй байгаад байгаа бол тэрийг ингээ хурдан шийдэрэй гэж бас ингээд хэлж байгаа юм карт байж магадгүй. Тэг яг ингээд нэгийг нь барьж аваад тэгээд ингээд тууштай яваарэ гэж байгаа бас мессеж байж магадгүй зарим хүмүүсийн маань хувьд. Тэгэхдээ ихэнх хүмүүсийн хувьд яг ингээд нэг тийм зорилгоо хаараас бол маш ингээд явж байгаа ийм энерги бол айгүй хүчтэй гарч ирж байна. Тэгээ та нарын маань зөвлөгөө гэх юм бол ерөөсөө яг одоо энэ хичээрээ ингээд ирчээ алдалгүй ингээд хурдан ингээд урагшлаарэ. Тэгээд бүх зүйл ингээд уг нь бол юу одоо гэдэг бүх зүйл ингээд зүгээр болно тий. Чи энийг хийж чадах одоо ингээд хангалттай юм хүч бол чамд байна. Тэгээд дээрэс нь хүсэл тэмүүлэлч байна. Тэгээд чамд одоо юу дут байна вэ гэх юм бол энэ зорилгоо хаараас тууштай явах тэр байдал дут байна. Тийм болохоор ингээд тууштай яваад өгөөрэй. Чи үл нэг чаднаа гэдэг чинь энэний ард бол гарч чаднаа гэдэг. За тэгээд хэдүүлээ. Сахиур тэмрүүдээс нь мессеж авцгаа энэ ажилтай холбоотой та нарт маань юу гэж хэлж байна вэ? Сахиур тэмрүүд. За. Тав гэд шуу гарч ирсэн мэн тагтаа тийм. Feel and loved a deeper sense of peace of feel you now. This is a divine quality гэнэ. За тэгэхээр сахиур тэмрүүд нь таныг одоо ингээд аягүй ингээд цухалдсан юм байгаад байгаа учраас танд ингээд юу гэж нэ ийм одоо амар тайван байдал те одоо ингэж амрах те тайван байх энэ боломжийг ингээд өгч байна. Тийм учраас яг одоо ингээд чи маань ингээд тайвшрлыг мэдрээрээ бид нар ингээд чамд үнийг явуулж байна гэдэг чинь. Тийм бид нар ингээд арай чи ингээд дааж байгаа битээ санаа зовоорой. Чим тайвшраарай гэдэг чинь. Аюу санаа зовж магадгүй байгаа бол те. За тэгээд дээрэс нь хамгийн сүүлд нь энэ ажил карьертэй холбоотой ямар үйл явдал болохоор байна вэ? За энэ ажил карьертэй холбоотой ямар үйл явдал болохоор байна вэ? За сарын карт гарч ирсэн байна. За 3 сар тэгээд дээрэс нь хин энэс тусламж авнаа, зөвлөгөө авнаа гэсэн байна. За тэгэхээр энэ одоо ажиллаа та маань 3 сард хийж эхлүүлсэн байж магадгүй. Эсвэл 3 сард одоо зорилгоо тодорхойлсон ч юм уу. Эсвэл энэ ажил карьертэй холбоотой 3 сард нэг том үйл явдал болсон байна. Тийм. Одоо ингээд 3 сараас эхлээд ингээд ерөнхийдөө аюу өрчмтэй энэ зүйл рүү орсон ч юм уу те. Тэгээ дээрэс нь энэ ажил карьер дээр нь холбоотой юм тусламж бас ингээд ирэхээр байна ойрын хугацаанд. Энэ зөвлөгөө тусламж. Тэгээ дээрэс нь энэ бас ингээд төзрүүдийг харах юм бол ингээд ганцаараа айгүй их ингээд чигчэд зүтгэж байгаа юм байдал харагдаж байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь бус хүмүүстэй жоохон таарамжгүй байгаад байна гэдэгсэн. Тэгэнгүүт та нар маань жоохон энэ бусдтай харьцах харилцаан дээр анхаараа тэгээ ганцаараа зүтгээд байлгүй бас энэ ажил дээрээ те энэ одоо зорилго дээрээ бусдын тусламжийг аваарай гэж бас хэлж байгаа юм болов уу гэж бодлоо. За тэгээд ерөнхийдөө ингээд уншлага маань дуслаа. Тийм та нар маань ерөөсөө сахиуснууд нь бол те ерөөсөө ингээд тавьшаа чи ингээд энэ зүйлийн араас явж байхад ингээд болно. Тийм. Тэгэд жоох ингээд тавьшаарай те. Relax тавьшаарай гэдэг чинь. За тэгээд ерөнхийдөө ингээд уншлага маань дуслаа. Хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. За одоо хэдүүлээ. За хэдүүлээ танихаа юу гаргаж ирээ. Өчигдөр гаргаж ирнэ. За. За 2 дугаар группийн маань ажил карьер одоогийн нөхцөл байдал юм хөө байна вэ? Тэд маань ямар зөвлөгөө мессеж хэрэгтэй байна вэ? Ажил карьертэй холбоотой. За 2 дугаар группийн маань үүнд юу? 2 дугаар группийн маань ажил карьерийн одоогийн нөхцөл байдал байна вэ? Манай ажил карьертэй холбоотой ямар зөвлөгөө мессеж хэрэгтэй байна вэ? Манай ажил карьерийн одоогийн нөхцөл байдал.
За бүгдээрээ 2 дугаар группийнхнийхаа уншлагад орцгоё. Нэг камер шилжчихье. За та нарын маань одоогийн ажил карьерийн нөхцөл байдал ямар хөө байна вэ гэсэн чинь desk card гарч ирсэн. Тэгээ дээрээс нь та нарын маань сонгосон карт ч гэсэндээ өөрөө expect powerful change гэсэн ийм утгатай карт байна. Тэгэхээр бол одоо юу те маш ийм одоогийн одоо ийм хүчтэй тий том өөрчлөлт ингээд ажил карьер дээр нэрх гэж байгаа ийм хүмүүс байгаа юм шиг байна. Одоо ингээд болоод байгаа ч юм уу тий. Тэгээ desk card маань ч гэсэн өөрөө өөрчлөлт, хувиралт өөрчлөлтийг ингээд илэрхийлж байдаг. Тэгээ нэг зүйл дуусаад дараагийн шинэ зүйл эхэлж байгаа. Цоо шинээр одоо эхэлж байгаа энэ байдлыг илэрхийлж байдаг. Тэгэхээр бол энэ группийн маань хүмүүсийн дунд болохоор одоо ажил карьерийн одоо замналаа шинжилж байгаа тий. Гинт одоо ингээд career shift буюу тий одоо багш идэг байсан бол одоо юу гэдгийг өөр одоо оффист ажилладаг ч юм уу эсвэл ингээ оффист ажилладаг байсан бол хувийн бизнес эхлүүлж байгаа ч юм уу ийм ингээд карьерийн өөрчлөлтүүд болоод байгаа хүмүүс л байх шиг байна. За эсвэл тийм биш юм аа гэхэд бол ажлаа сольж байгаа хүмүүс бол маш олон байх шиг байна. Тэгээд эсвэл ингээ ажлаа солиё гэж бодож байгаа ч юм уу тий. Тэгээ хэрвээ тийм бодож одоо тийм зүйл бодож исэн бол тэр одоо зүүн совин тий тэр мэдрэмж чинь бол ингээ зүг байна шүү. Та нар маань ингээ ажлаа солиорой гэж хэлмээр байна. Тэгээ та нар маань бол юм ажил карьер дээр юм ингээ хүчтэй өөрчлөлт. За тэгээ та нарын маань сахиус тэнгэрүүд юу гэж хэлж байна вэ гэдгсэн чинь trust in divine debtors гэдгсэн. За тэгэхээр одоо ингээд чиний амьдралд ингээд аюу тийм янз бүрийн өөрчлөлтүүд болоод тэгээ тийм докторгүй байгаа нь бол ингээд юу шүү бид нараас ингээд илгээж байгаа зүйлсүүд шүү. Тэгээ бид нарт ингээд итгээрээ энэ бүх зүйлсүүд ингээд чамайг хамгийн ингээд зөв position те зөв зүйлд чинь ингээд чамайг чиглүүлж байгаа шүү. Тийм учраас энэ өөрчлөлтийг хүлээж аваарай. Энэ бол айгу чиний одоо ингээд те чиний цааш ингээд потенциалыг гаргаж ирэх гэж байгаа энэ зүйлүүд шүү. Нэг бол ингээд бид нарын зүгээс бол явуулж байгаа те тийм зүйл шүү. Тийм учраас итгээрээ бид нарт итгээрээ гэдгсэн байна. За тэгээд дээрэс нь healer гэсэн карт гарч ирсэн. Тэгээд you have the power to help and heal others гэд. Тэгэхээр бол энэ группийнхан маань дунд болохоор одоо юу гэдгийг бусдад аягүй туслах одоо юм healer-ийн нэрхтээ иймэрхүү хүмүүс аягүй их байх шиг байна. Одоо бусдыг аягүй гоё ингэж байгаагаараа ингээ эмчилж чаддаг аягүй тийм гоё ауратай гэрлийн ажилтан ч юм уу тиймэрхүү хүмүүс аягүй их байж магадгүй. Гэрлийн ажилтан гэдэг нь болохоор энэ одоо дэлхийн ертөнцийн vibration буюу одоо энэ тавтамжийг тийм хүн төрөлхтний тавтамжийг ингээ дээшлүүлэх гэж ирсэн. Тэгээ дээрэс нь бусдыг ингээ эмчлээд тий одоо шууд утгаараа эмчиж байж магадгүй. Тэгээ эмч хүмүүс байж болно. Эсвэл одоо бусдад ингээ туслах тийм одоо карьерийн замналыг ингэж хөөж байгаа одоо бүр ингэ сүнслэг замыг хөөж байгаа ч хүмүүс яж магадгүй те одоо сүнсний сэрэлт мэрэлтний явагдаад байгаа ч юм уу ийм хүмүүс байх шиг байна. Ерөөс энэ группийнхан маань дунд болохоор маш юм гүн гүнзгий утга агуулгатай мессежүүд бол орж ирж байна. Тийм. За тэгээд та нарын маань юг харах юм бол tarot картуудыг харах юм бол болохоор Queen of Pentacle, Queen of Wands, тэгээд Emperor card, Six of Wands зүрүүд гарч ирсэн. За тэгэхээр бол энэ группийн маань хүмүүсийн дунд болохоор олонний нүдэн дээр ажил хийдэг хүмүүс байж магадгүй. Тийм Queen of Wands, Six of Wands зүрүүд гарч ирсэн учраас маш юм алдартай болох энэ байдлыг илэрхийлж байдаг. За эсвэл тийм биш юм а гэхэд бол одоо ингэж хийж байгаа ажил нь бол ингээ маш амжилттай болох юм ажил байна. Тэгээд та өөрөө энэ ажлаа хийхдээ ч гэсэндээ маш юм өөртөө ихтэй. Тэгээд одоо тэр нөхцөл нөөц болцоонууд нь ч гэсэндээ танд маш их байна. Тэгээд хүмүүст ингээ таалагдах тийм ажил хийхдээ хүмүүсийн одоо таалагдах тиймэрхүү зүйл ингээ хэрэгтэй байдаг бол энэ ажилчин бол маш юм амжилттай байхаар юм ажил байна. Тэгээд дээрээс нь санхүү мөнгөн дээр ч гэсэндээ маш их одоо танд эд баялаг авчрах ийм ажил мөн байна. Тийм учраас одоо ажлаа солиё гэж бодож байгаа шинэ ажилд орсон байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүс бол энийг ингээд хийгээрээ эндээ ингээд зоригдлоорой. Тэгээд ажил карьер дээр нэг л одоо ингээд амжилт олохгүй хэцүү байгаад байсан бол тэр бүх зүйлсүүд тэр бүх үе ингээд ард тоцорсон ингээд цааш нь эхлэл ингээд урд чинь ингээд эхэлж байна. Тэгээд дээрээс нь сахиус тэнгэрүүд нь таны нөгөө нэг
Энэ өөрчлөлтүүд бол ерөөсөө л чиний бүх одоо чамайг бүр ингээд хамгийн ийм сайн хөлбөртөж авчрах чиний бүх чадварыг гаргаж ирэх юм ажиллаа. Тийм учраас бити санаа зовоо гэтгсэн. За тэгээд дээрэс нь 3 of Cups болон 7 of Cups 2 өдөр гарч ирсэн. За тэгэхээр энэ ажлаа хийж байхдаа чи үл ингээд сүнсний гэр бүлээ олно, сүүл рай болно. За эсвэл одоо юу гэдэг юм энэ одоо хийж байгаа ажилт чинь аюу тийм сайхан хүмүүстэй болж учирна. Бид нэг ингээд чамд тийм хүмүүсийг явуулах болно гэдэг чинь. За тэгээд дээрэс нь бити нэг амар эргэлзээрээ тий. Чамд ингээд юу гэдэг юм энэ ажлаа хийж хахад ингээд зарим зүйлс ингээд бүтэхгүй байгаад ах юм бол өөр бас боломжуудыг бид нэр бас ингээд чамд явуулж өгч болно. Тийм учраас энэ одоо замналдаа тий ийм шийдвэр гаргах жахта бити ингээд эргэлзээрээ гэд тэгж байна. Тийм гадаа бороороо тэгэллээ. Тийм ховтой хүн хур болгоноор гэдэг шиг тий. За тэгээд хэдүүлээ. Сахиус тэнгэрүүдээс нь мессеж авцгаая. Ажил карьертэй холбоотой 2 дугаар группийн маань ямар мессеж дамжуулахыг хүсэж байна вэ? За the time is right to access and master your abilities. Do so with humility and control гэж байна. За тэгэхээр яалтчгүй нөгөө яг одоо та нар маань өдийг хүртэл ерөнхийдөө нэг тийм өөрийнхөө одоо хүний нэг тийм хүнд заяасаа авьяас гэж байдаг штэ тэрийг гаргах ажил нэг хийгээгүй юм шиг байна. Тийм учраас ингээд цахиу тэнгэрүүд нь таныг чи ингээ явах хөстө замаараа явахгүй байгаад байна. Тийм учраас амар тэнгэр дуурайд онлоо. Явах хөстө замаараа ингээ явахгүй байгаад байна. Тийм болохоор юу бид нар ингээд чамайг тэг ингэж хүчлэхээс өөр харахгүй боллоо гэд тэгсэн юм шиг байна. Тэгээд энэ одоо хийж байгаа энэ ажил хийж байгаа одоо урдж ирж байгаа энэ зүйл бол таныг бол бүр яг юм одоо амьдралын чинь ингээд чигт оруулах юм зүйл байна. Тэгээд чи одоо энэ цаг хугацаа бол өөрийнхөө одоо ур чадварыг ингээд мастер хийх буюу тэгээд бүр ингээд одоо суралцах тийм үе чинь ээ. Тэгээд энэ ажлыг хийж байхдаа өөрийгөө одоо контролдох, удирдах тэгээд дээрэс нь ийм гоё юу хийх хэрэгтэй шүү гэж тэгж байна. Хөөе юм даруй төлөвтэй ингэж хийгээрэй гэж тэгж байна. Тийм учраас ерөөсөө энэ ажил бол таны ингээд 100% потенциалыг гаргаж ирэхтэй, таны нуугдсан байгаа авьяасыг гаргаж ирэх юм ажил байна. За тэгээд хэдүүлээ. Телеф харна. За arrogant boastful person you shouldn't cross гинэ. За тэгэхээр энэ үг таам бэ гэд 90 тойронд чинь нэг юм хүн байгаа юм болов уу? Тийм энэ бас temptation үйл тест юу гэдэг. Тийм байна. Тэгэхээр таны одоо амьдралд яг ийм маш юм одоо юу бардам тэгээд өнгөрөө нэг ийм хүн байгаа юм байна л да. Тэг ерөөсөө ингээд үг хүлээж авдаггүй хүн одоо ингээд ямар нэгэн юм хэллээ гэж бодоход ингээл үг хүлээж авахгүй ингээ өөрийгөө өмгөөлөд идэх хүмүүс байдаг шүү дээ. Яг тийм хүн байна. Айгу эго өндөртэй. Тэгээд энэ хүнээс болж ингээд чи жоох ингээ цухалтгал юм байна л да. Тэгээд энэ хүн чамайг нилээн шалгана гэдэг чинь тийм яаж холбогдож байгаа юм болоо. Тийм ийм ажилд одоо ингээ байгаад байгаа юм болоо. Тийм бол эндээс ингээ гараа гэд тийчж магадгүй. Тийм одоо сүргийн нэрхтээ тийм ажил ингээд байгаад ах шаардлагагүй гэдэг юм болов. За эсвэл нөгөөтэйгүр чи өөрөө жоох юмрхүү байгаад байж магадгүй айгуу тийм бардам энийг бас ингээд humility and control гэдэг байгаа байхгүй чамайг. Тийм учраас одоо жоох ингээд өнгөрөөч юм уу тиймэрхүү байгаад байгаа бол бас тэрэн дээр анхаар за эсвэл тийм биш юмаа гэж яхад эргэн тойронд ч нэг тиймэрхүү юм байна. Тэгээ тэр үнтэй нэг хамар одоо ингээд угаасаа л тийм хүн учраас нэг тийм сүргөөцөлтгөө байх хэрэггүй дээ. Тэгээд энэ бол чамайг шалгаж байгаа юм шалгуур юм аа. Тэгээд зүгээр л ингээл нэг тоохгүй тэгээд орхичих дуу гэсэн юм мессеж өгж байгаа юм болов уу гэж бодлоо. За тэгээд ерөнхийдөө ингээд уншлага маань дуслаа. Хэвлээ дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баярлалаа. Баяртай. За бүгдээр одоо 3 дугаар группийнхнийхээ уншлагад орно. 3 дугаар группийнхэн маань болохоор энэ romantic cycle гэсэн өдрийг сонгосон байгаа тий. За 3 дугаар группийнхэн маань уншлагатай тавтай морил та нарынхаа картуудыг гаргаж ирнэ.
За 3 дугаар группийн маань ямар зөвлөгөө мессеж тэднэрт хэрэгтэй байна вэ? Группийн ямар зөвлөгөө мессеж ажил карьерт хэрэгтэй байна вэ? Группийн ажил карьерт ямар зөвлөгөө мессеж хэрэгтэй? Группийн маань ажил карьерт ямар Sen fotoğraf grubu hemen. За 3 дугаар группийнхаа онцлогт орцгоё. За та нарын маань хувьд нөгөө 2 группээс маш ялгаатай гарч ирсэн. За энэ группийн хөлөө маш юм одоо хөдөлмөрч хүмүүс байна. Beaver Spirit гарч ирсэн. Тэгээ Lay a Solid Foundation гэсэн карт гарч ирсэн. Тэгэхээр та нар маань маш юм одоо хөдөлмөрч юм хүмүүс байна. Тэгээд ажил карьерээ одоо өсгөх, дэвжүүлэх гэж тэ маш их хичээж байгаа. Тэгээд дээрэс нь яг одоо бол яг ингэж одоо энэ growth card-ыг харах юм бол юм цэцэг байгаа хгүй. Тэгээд энэ цэцэг навчийг ургуулахын тулд ингээл тасралтгүй ингэж арчилж тордох тий. Эхний үеийн тэр зүйлсүүдээ маш сайн хийх хэрэгтэй байдаг. Тэгээд яг энэ хөрстэй энэ суурийг нь маш сайн тавьж өгөх хэрэгтэй. Тэгжиж ингэж энэ одоо ургамал маань ингээ үндэслээд тэгээд дээрэс нь дээшээгээ маш гоё юм цэцэг мэцэг гараа тий ингэж ургадгийн адилаар яг одоо та нарын хувьд бол бүр ингээд маш юм одоо хичээл зүтгэл гаргах энэ үе юм байна. Тэгээд та нар маань бол юу ч гэсэн яг зөв замдаа явж, зөв зүйлээ хийж, тэгээд энэ хийж байгаа зүйлтэй энэ ажил карьер чинь бол танд маш их мөнгө төгрөг авчрахаар ийм зүйл байна. Тийм болохоор энийг ингээд сайн ингээд хөрсийг нь сайн тавиад өгөөрэй. Тэгээд өөрөө өөртөө ингээд итгээрэй. See yourself doing well and you will гэдэг таахгүй. Тэгэхээр өөрийгөө сайн хийж ийн гэж бод тэгэх юм бол чи ингэж чаднаа гэдэг чинь. Тэгээд дээрээс нь та нарын сонголтын карт бас ингэж romantic cycle begin гэдэг заахгүй. Тэгээд Libra буюу жинлүүрийн ордны юм одоо шинэ сартай картыг та нар маань сонгосон. Тэгэхээр бол энэ одоо хийж байгаа зүйлд чинь бас туслах хүн амтан гарч ирэнтэй юм хамтрагчтай боломж гэдэг юм уу? Бас юм хууль муулийн талын одоо жинлүүрийн тийм тэмдэгтэй учраас хуулийн талын хүмүүстэй гэрэг контракт хийх ч юм уу тиймэрхүү бас зүйлс болж магадгүй юм шүү байна. За тэгээд хэдүүл одоо тарот карт руу харцгаая. За тэгэнгүүт та нар маань нөгөө нэг маш их одоо хичээж ажиллаж байгаа ийм байдал бол энэ Eight of Pentacles учраас харагдаж байгаа байхгүй юу? Ингээд бүр ингээд хийж байгаа зүйлстэй ингээд бүр ингээд мастер буюу бүр ингээд эксперт одоо мэрэгжилтэн болцсон бүр ингээд гарт нь орсон тий гэлс ингээд юмнуудаа хийгээд яваад байгаа. Маш юм тэгээ дээрээс нь энэ ажилдаа ингээд та нар маань юм баг хамт олонтой байж магадгүй одоо юм баг удирддаг ч юм уу тийм тэгээд ийм олон хүмүүсээ ингээд араасаа ингээд дагуулад энэ ажилдаа маш ингээд шаргуу хичээж байгаа. Тэгээд энэ ажилдаа бол та өөрөө маш юм хайртай ийм одоо ажил байна. Growth гэсэн карт гарч ирсэн бас энэ тийм маш юм одоо энэ ажилдаа бол бүр ингээд бүх зүрх сэтгэлээ зориулдаг ийм харагдаж байна. Тэгээд дээрээс нь Nine of Cups өдр гарч ирсэн. Ерөөсөө энэ ажил чинь бол таныг ингээд та энэ ажиллаа бол маш хайртай юм байна. Тэгээд энэ ажил дээрээ бодож санаж байгаа юу санаж байгаа дөө эсүүсэл гэдэг чтэй. Тэр болгон чи ингээд биелнэ. Чи ингээд чадна гэдэг чинь. Тэгээд дээрээс нь World card гарч ирсэн. Тэгэхээр бол энэ ажлаа бол бүр маш амжилттай дуусгаж чаднаа. Чи яг ингээд зөв зам дээр явж байна. Тэгээд ийм амжилт бол маш ойрхон байна гэдэг чинь. Тэгээд дээрээс нь Queen of Swords өдр гарч ирсэн. За тэгэхээр энэ ажлаа хийж байхдаа бол та маань ерөөсөө Queen of Swords маань өөрөө бас энэ жинлүүрийн орд
тийг бас ингээд илэрхийлж байдаг. Энэ группийнхнийх маань дунд жинлүүр орныхан байж магадгүй. Тэгэхээр маш юм одоо хүн амтантай одоо хэл хамаа олголцдог, маш юм хурц ухаантай тийм юм хүмүүс байдаг. Тэгээд та нар маань бол яг одоогийн энэ чигээрээ те ингээд гоё яваарай. Тэгээд ерөөсөө ингээд сэтгэл хөдлөл мөдөлтөө ингээд автахгүй юмыг ингээд айгу уур ухаанаар ингээд шийддэг юм хүн байдгаа. За тэгээд энэ группийнхан маань дунд бараг нэг тийм зөвлөгөө мөглөгөөд ах зүйл хаалгаа. Ерөөсөө л энэ хийж байгаа зүйлээ бүр ингээд гоё ингээд тултлан ингээд хийгээрээ яг ингээд зүг завдан дээр ингээд авч шүү гэдэг чинь. Тэг ерөөсөө ингээд Seven of Cups буруу гарч ирсэн. Тэгээд Ten of Pentacles хүзэр буруу гарч ирсэн. Тэгэхээр удахгүй одоохондоо ерөөсөө энэ одоо ажил нэг тийм одоо өрөөгөөжтэй ашиг ингээ өгөхгүй байж болно. Ийм одоо потенциалтай ийм ажиллаа. Тийм учраас ингээ жоохон хичээх хэрэгтэй байна тий. Жоохон ингээ хичээд зүтгээд өгөөрэй. Тэгээд энэ одоо үндэстэй нөгөө л нэг цэцэг гараад ирсэн. Ингээ цэцэг нарай гарах болоог байна. Зөнгөж одоо энэ хөрсний энэ ажил дээр ингээ явж байна тий. Гэт хийдэг юм болов уу гэж бодож байна. За тэгээд дээрэс нь өөр зүйл рүү бити ингээ цалгартаарай гэж амлуу тийм өөр юм бити хөдөлтөөрэй. Зөвхөн энийг л ингээ хийгэрээ. Тэгэд энэ маань ингээ Ace of Cups гэдэг жаалахаар дөнгөж бас ингээ одоо юу гэх цэцгийг ингээ үндэслүүлдэг штэ тий. Яг тэр үе шатн дээрээ бас ингээ явж иж магадгүй. Тэгээ та бол энийг хийх бол бүх ингээд хангалттай нөөц бололцоо байна. Тэгээд тусал дэмжих амьтанч байна. Тэгээд та өөрөө ч энийгээ чадна. Тэгээд хүсэлчинч биелэн. Тийм учраас энийг ингээд ийм гоё цэцэг мод болгоход нь ингээд цаг хугацаа тий юугаа өөрийн хүчээ ингээд зарцуулаарай гэдэг чинь. За тэгээд сахиус тэнгэрүүдээс нь энэ ажилтай холбоотой зөвлөгөө авъя. За 3 дугаар группийнхэнд маань ямар зөвлөгөө хэрэгтэй байна вэ? Prosperity is flowing. Have faith that you will receive it in the perfect form гэдэг таахгүй. За энэ яг нөгөө Ten of Pentacles үзэртэй маань холбогдож гарч ирж байна л да. Одоо энэ дээд баялаг одоо чам руу ингээд урсаж орж ирж байна. Тийм учраас итгэлээ бити алдаарай. Тэг итгэлтэй байгаарай. Чи энийг ингээд яг ингээд зөв цаг хугацаанд ингээд зүгээр нь ингээд хүлээж авах гэж итгээрэй. Арай ингээд жоохон хугацааны үед болоогүй байгаа юм лээ. Ингээд та маань энэ Ten of Pentacles буюу тэ маш юм одоо материалын байдал, элбэг дэлбэг байдлын энэ карт маань бүр харж гарч ирж байгаа гэдэг нь чамд ингээд ирж байна. Тийм учраас итгэлээ алдалгүй энэ зүйлээ ингээд хийгээд яваад байгаарэ гэдэг чинь. За тэгээд дээрэс нэтэлээ телеф татаж харин 3 дугаар групп нэмээ тэрэрийн хоёр карт гарч. За ажил карьер ямар мессеж. За ажил карьер тэр нь ямар light-hearted carefree time. The older man гэсэн үг гарч ирсэн байна. За тэгэхээр энэ ажил дээр нэг тийм хөгшин хүн тусалж магадгүй. Тийм хөгшин хүнтэй хамтарч байгаа ч юм өөрөөсөө хасцаад ахмад эрэхтэй хүн ч юм уу тийм хүн ингээд тусалж магадгүй юм шиг байна. Тэр хүн байвал ингээд зөвлөгөө ингээд авч болно. Энэ хүн бол маш юм уур чадвартай юм хүн гэдэг зам бол хөгжиж байна. Тэгээ дээрээс нь утгагүй ингээд үндсээ ингээд тавьчихад бол ургамал өөрөө ингээд ургадгийн ядлаар одоо ингээд эхний энэ үе шат айгуу сайхан ингээд хийчих юм бэл чи энэ ажил чи ингээд тань маш их гоё юм чөлөө заг те ийм зүйлийг бол ингээд олгоно. Тийм учраас одоо ингээд маш сайн хичээгээрэй гэж амаалаа гэж бодлоо. За тэгээд ингээд ерөнхийдөө онцлог маань ингээд дуслаа. Тэгэхээр дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баярлалаа. Баяртай.